Нэрчи 좋다. Йоо. Ийшээ удахгүй хаа. Өвдгөө идэв ёо. Ямар амар юм бэ? Йоо. Нэрээ ингээд яг ийм ингээд уул ам гой уул ам байна тий. Гоё тий. Тий. Гэрлээ хагалж яа тэгээд яа. Хураа гэдэг. Тий, шажигын тал хасж шít. Тэгээ энийг ингээд нөгөө арчиж ягаад тэгээ цөв идэв гэсэн. А тий. Дээр нөө хайрдаг. Тэгээ хайраад тэгээ нөгөө гурлаа ингээд дэлдцэг гурлаа ингээд 50 гутаа ингээд хайраад тэгдэг байсан. Хураа мод байна. Гой шажигын тал хасж шít. Аа ингээд ярьж. За сайн байцгаана уу? За өдрийн мэндийг Чингис хаан 21 амралтаас Жуулчны базаас өгж байна. Тийм байт. За ёо чи ямар халуун юм бэ? Бидэд юу энтертайнментаараа шинэ жил хийх салхинд гарах гэж далимдуулаад тэгээ Чингис 21 гээд жуулчны бааз дээр ирсэн байна. Өглөө ирсэн. Тийм. Тэгээд бид хоёрыг бас ажиллаа хийхсээ амраахгүй байж дээ. Өнөөдөр чинь бид тэр нөгөө хоёроо бичүүлдэг өдөр нь л дөө. Тий. Тэгээд нөгөө хоёр нэвтрүүлгээ энэ шуучны бааз дээрээс шууд хийчихье гэж бодоод. Ийм Чингис 21 гээд ийм шоколадтай юм байна. За. Биднийг угтахад нэг шууд түрээд ирэхэд бүх зочдоо тэр нэг хадагтай угтдаг гээд. Хадыг авах уу, энэнийг авах уу гэдэг гаагс шүү дээ. Тэгээ ийм шоколадтай тий. Шоколадтай юм байна. Тэгээд за өнөөдрийн нөгөө хоёр нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Монгол химэл оюун ухаан эгүнээ бас хамтран ажиллаж байгаа. Тий, эгүнээ гараад ингээд химэл оюун ухаан учраас байнга өөрийгөө ингээд апдейт хийгээ сайжруулад яваад байгаа юм байна лээ. Тэгээд эгүнээ бас нөгөө хоёр нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Та монгол хэлтэй химэл оюун ухаан ашиглая гэвэл эгүнийг татаарай. Тий, эгүнээгээ бичээд татчих болно. За он дуусч байна. Юун дээр амралтын газар яг ингээд гэрт орлого би чи утцсан байна. Тий, ойр амралтанд ирээгүй юм биш үү. Та ч явахтаа байнга амралт гэсч яадаг баяа хүнтэй ч. Багман дөө. Гэтэ юу яах юм? Гэр ингээд нөгөө манай ээж тэгдэг гэсэн. Монгол гэр ингээд яг ийм сойрон амьдрал бас жаахан маллахад айгүй ажиллагаа ихтэй. Жохон гал түлхээр халуучтаад байдаг. Тэгжээс нэ удаач жоо хаалгаас илгээд ингээд онгоолохоор дорхноо сэрүү ороод идэг. Тий гэл. Тий. Манай эмээгийн ахах нөгөө лам буудалд гэртээ байсан. За. Тэгээд эмээгийн ах нь болохоор лам хүн байсан болохоор яг нөгөө хүрээний лам нар дээд тал нөгөө төмөр тэвэртэй байдаг штэ. Тийм гэсэн. Суурин байдаг гэсэн. Яг суурин гээ. Ийм гэрүүдийг бол заавал бариж буулгана. Тий. Тийм ээ. Тий одоо ингэлдэн те. Ийм гэрээ чи харин тэ ингээд 5 сарын сүүлээр ингээд гэрээ буулгаад шалаа ингээд нөгөө бүр ингээд шороонд ингээд шигтгэсэн байдаг хгүй. Тэр шигтгэсэн шорооноос шалаа ингээд хөндийлж тавиад тэгээд энэ нөгөө тоорго муургоноод дээш нь ингэж мэлээ сойж барьдаг юм. Нөгөө юугаар нь хаягаар нь ус орж ирээд уйрын ус орж ирдэг хгүй. Тэгээд ирэхээр муудаад илжирчдэг гээд тэгээ ингээд одойтл ингээд туургаа. Тэр хүрээний лам нарын тэр гэр бол заавал ийм том дороо суурьтай. Ус орохгүй. Тийм шаттай дээш ингэж гарч ордог. Тэгээд гадуура төмөр дээвэртэй. Тэгээд ийм унжлагтай дандаа бас. Усны хаялга маялгатай аачих. Ер нь тийм. Тэр чин бүр орчин үеийн баг тэгвэл аюу тийм баг байшнархуу хагас байшнархуу тийм гэрүүд байсан юм шүү тий. Манай тэгээд тэр өвөгийн гэр за буулгаагүй хичнээн жил болсон бай. 20 жил болсон баг. Тийм үү. Тэгээд одоо нэг буулгач манай маамт гэж ирсэн. Нэг буулгач наад ч одоо дахиж буцаж барьж болохгүй. Тэгээ үүссэн байгаа гэт. Чи ингээд зундаа тэгнэ. Тэгээ ингээд намар 10 сард гэрээ дулаална гэдэг дахиад нөгөө гэрээ буулгаж агаад шалаа шигтгээд
шорондоо ингээд шалаа шиг гэрээ буулгах чад чинь заавал нэг өдөр болдог гэсэн юм манай хүүхд. Тэр нөгөө нэг юм гэрийнхээ дагтарсан одоо гэрийн суур шороо шүү дээ. Тэрийг ингээд хурцээр гიშгэж ингэж. Тэгэн гут нөгөөдгч ингээд шалаа сөхөн штэ. Тэгэн гут ингээд огтно ингээд. Ингээд гүйлтэл. Тэгээ ингээд хөлчгий гараад. Тэр нөгөө аав ингээд ээж орилоод ойртохгүй. Тийм тэгэн гут аав ингээд найзуудтайгаа ингээд нөгөө шалаа ингээд сөхөн гут доороос нь ингээд нөгөө огтно үрэлцэн. Тэгэн гут нөгөө хэрлээ юм штэ. За. Тийм хэрлэнийг ингээд нөгөө асгадаг үүрлүүн. Тэгээд хэрлийн дордод өгөх үү? Мэдгүй тэгээд хөвгдөг байсан юм байл. Хүүхд байх ямар ч ингээд нэг юм улаан ялцаа хөлчгий нү. Тий. Манай тэр ахын тэр гэр юун дээр байдаг шээ суурин дээр. За. Доогор ингээд усныхаа тэрэг мэрэг гэдэг тийм бас гараж мараштай жижиг. Бөө. Тий. Янз биш шүү дээ. Одоо ингээд санаанд байгаад идэг байхгүй юу? Тэгээ баг байсан болохоор. Тийм үү. Айгу төвхтэй. Надад л айгу төвхтэйс нэгдэгс. Тэгээ намар болонгууд ингээд нөгөө гэрээ буулгачаад тэгээ ингээд нөгөө бүх өнөө ээж ингээд өнөө угаагаад энэ дотор цав гэдэг одоо энэ цагаан мөр дотор цагаан мөр цав гэж хэлдэг. Энийг ингээд угаагаад тэгээ энийг заавал ингээд нойтон барина айгу сонин. Нойтноор мушгичаад хатаахгүй шууд ингээд нойтноор нь барьчихдаг. Тийм үү. Тийм тэгэхээр яадыг гэсэн чинь ингээд нөгөө хатаагаад гатчаар ингээд дадаагаад багтчихдаг гэдэг. Тий тэгээ ингээд нойтноор л бариад иддэг. Мэдгүй байхад амар байдаг байсан юм уу? Яагаад дотор цав гэдэг гэж нойтноор нь барьдаг. Дандаа л нойтноор нь барьдаг. Тэгээ өнөө угаачаад тий тэгээд юунуудаа нөгөө дээш нь 100 ингээд одоотлон сөхцөн байсан туургнуудаа доош нь ингээд нэлээд газар руугаа буулгаад. Тэгчээд тэгээд нөгөө нэг юугаа хаяага манд шүү дээ. Тойруулаад шороогоор. За тэгээд нэр айгуу сонин нэг юм 10 сар яг ингээд гэрээ дулаалцсны дараа ингээд нэг тийм гэр нэг тийм дулаахан. Пүг яг ингээд тэр ингээд өдөржингөө болж байгаа шүү дээ. Бүтэн сайнаас ахвал өглөө ингээд өнөө аваагаал гэрээ барайл шалаа эхлээд тэр нөгөө шалаа суулгаад тэгээ ингээ гэрээ барьцсан ял. Тэгээд ингээ хамгийн сүүлд нь ороо ингээл юугаа шороогоор ингээ нэг хаяага манчаад тэгээ гэртээ орж ирээ ингээ хаал юу яагаад галаа төлөнгүүд нэг тийм дулаахан. Пүг. Тий ээж ярьдаг гэсэн ингээ гэрээ дулаалчих нэг гой дулаахан болчихдээ шүү дээ. Гэтэ намайг нэгдүгээр ангид багт лөө дээ. Манай өвөө байшингаа аавд өгөөд тэгэл манайх би тэрнээс гэрт амьдрах Монгол гэр. Би одоо санд шүү дээ. Ингээл тэр ахынд гэрт нь ингээл ороод ирэхээр зун айгуу сэрвх. Тэгээ уул нь айгуу дулаахан. Хэрэн тий. Тийм үү. Тэгэхээр ламнар бас нэг тийм технологи байсан юм шиг байна. Магадгүй. Тий. Тий. Ламнарын бид нар илүү суурин байдал зохицуулсан байх одоо. Тий харин тий. Ер нь тий. Тий. Тэгээ би эсвэл нь яг тэгж утсан. Яг ингээд суурин. Тий заримдаа ингээд дээр үеийн зураг мурган дээр яг манай ахих шиг тийм гэрүүд харагддаг шүү дээ. Одоо аяа харагддаг байсан. Одоо бүр харагдах болчихээ тийм дэр. Дээд тал нь дээвэртэй. Тэгээ одоо ингэ жоохон гал төлөнгө талуушж байгаа. Оо тий. Тий. Шүд унтахад их гоёо дэрчээд гэл. Бүх хувцсавцаа тайлаад ингээл. Тэгээ бид нар бүр ингэ аав ингэ амар гал төлчдөг. Тэнгууд орон дээр унтаад халууцсан гутаа газар бүгдээр ингэ дэрэтл ингэ гуцснуудаа дэлгэж байгаа. Тэгээ газар унтдаг гэсэн. Газраар болохоор арай сэрүүхэн. Тий бүр ингэ орон дээр унтчих чадхаа байгаа. Тэгээ ингэ хаалгаа сэлэг гэж хэлнэ. Хаалгаа онгойл гэхгүй хаалгаа сэлэг. Тий тэгээ хаалгаа сэлэгдэг. Тийм биз. Тэгэл өглөө яа хэн босноо л гэж боддог тий. Яа чангас тэр. Яа тэгэхээр бас л тий. Чангас тий. Яг өдөр хөдөө бол бүр бид нөгөө хөдөө дүүтэй хамт ингээд мал малж явах. Юу н хөлтцөө 40 битан тавсан ингээд хөлтцөө. Тий. Тэг ингээд ток гээл ингээд босоолд. Тэгээ юу идэг гэсэн. Одоо ингээд хувцаа тайлаад унтахаар өвөл. Одоо ингээд хувцаа ингээд тайлаад газар орхиж штэ тий. Амар хөтөн. Тий. Тэгэн гут ингээ бид нар ингээ босоод ингээ зуухны хаж ингээ өмдөө бариад ингэж байдаг гэсэн. Том болцсны дараа бол одоо хучлаг гэж хэлж байгаа. Амар ингээ хүнчлэхийн дээрээс ингээл дээл, хүнчлэгээ дээрээс дээл, адиал мадиал өмрөн штэ. Тэгэн гут ингээ аймс өмд дотор өмсдөг цам цамцаа ингээ хучлагын дотор хийждэг байхгүй. Тэгээд дээрээс ингээ юм гучиж чаад тэгэхээр дулаах. Өглөө гаргаж ярд өмсгөр дулаах. За. Йоо тэгвэл чанга штэ ингээ зөвхөн ингээ дөнгөж ингээ хоолоо хүнчлэгээ дээр хоолоо гэлэнгүүд яа савсаалаа. Асал чанга шүү дээ. Хөдөө бол. Тийм. Тэгээд нөгөө хөрцөн гээд ороо ингээд нөгөө галаад аргал чинь ингээд дорхноо юу ч штэ. Дуус чинь. Тэгээд хөрцөн бүр хөшүүн үнтэй бол гоё те. Өглөөс ирээд галаад хилчдэг те. Тий. Тэгээд дандаа залуучууд байх юм бол за. Бинийг арга гүрийгээл. Хэ бацхдаг гэл гүрийгээд. Тий. Тэгэн гут нэрээ тэгдэг ус. Тэгээ ингээд яг ингээд өглөө ингээд даарад ингээд атич штэ те. Атир чинь ингээд хөлөөж ихээр ингээд хөнчлөх үе ингээд доошоо ингээд хөлөөж ихээр хөв хүйтэй. Тэгээ ингээд атирсаар гоо ингээд атирсаар гоо ингээд юу хамаг шөрмөс татах гад.
Тэгэн гот ингээд манай нах цэгч ингээд эхлээ босч байгаа байхгүй. Нах цэг босоод ингээд гал түлэн штэ. Гал түлээл нэх гоё ингээд тавираа нам. Тэгээ ингээд нэг юм аргалын нэг юм эхлээд аргалын утаа өнөртэйл тэгжээс наал дулаан илч мэдрэгдээл. Тэгжээс наал ингээд яг ингээд ундж байгаа л нэг сэрэнгууд миний хүү босоороо гэл бурааж тэгэн гот ингээд цай самраас гэл ингээд цай самаар сонсогдоод тэгээд дулаахан гэрт бас гоё шүү дээ бас. Би ингээд унтах гал ингээд хэлж хахад маама хоёр ингээд дүнгэр гээл. Тий ингээ юм яриа. Цаан нэг цаан сонсогдоод. Тий. Тэр нэг гоё нэг. Тий тэгээ ингээ халуун галын илчид ноцороод ингээ сэрч чадахгүй тий. Тэгээ галын илчид ноцороод гэвтээд. Тий. Нэр тэгдэгс ингээл имээ нагсагч хоёр ингээ дүнгэр орж гараал. Тий. Тэгжээс наа ингээ хажууд ингээ нэг ганц нэг ингээ нэг ямаа яриа түргаал. Тий. Гэхдээ тэр нэг хөрзөн ингээд одоо хөдөөний нүүрс юм а та. Аха. Тий. Тэгээ ингээд хөрзөнгөө түлчээд тэгээд 100-ныхаа таг ингээд авчдаг гэсэн манай бүр ээж. Тий. Одоо бол тэгээд ингээд угаарт түлвэсэн юм байлгүй бодвол шүү дээ. Аргалын утаа ямар гарч угаартах тий. 100-ныхаа таг ингээд авчдаг гэсэн. Тэгээд тэр нь ингээд удаан жигтгэн удаан дулаахан байлгах юм уу та. Зөө. Тий. Одоо харин юу яадаг болсон бэ? Хүмүүс цуслангийнхаа байшингийн хажууд нэг бүгдээр ихэнх нь гэртэй болж байгаа юм байна. Авуу за. Тий, тэр нь яаж байгаа гэсэн чинь нөгөө намар бид нар юуны нөгөө айргны бичлэг хийхэд та Америк явсан. Тий. Тэгэхэд цэгийн хатмад итсэн баггүй. Тэгсэн тэднийх бас юм гэртэй байшинтай хажуудаа гэртэй. Тэгсэн чинь харин нөгөө 100 ингээ нөгөө нэг бороо орохоор гэрт унтах гоё идэг гинэ. Оо за. Тий, ингээл бороо шиг ингээл шившээл. Тэгээ ингээд тий дээвэр дээр ингээл гэрийн дээвэр дээр ч бороо ингээл шившээл. Тэгээд ингээ борооны чимээ сонсч унтах айгу гоё идэг ингээ Монгол гэрт. Тий, тэгээ одоо хүмүүс туслан дээр айгу гэр өрдөг болсон байлээ. Аха. Тий. Одоо тэгээ ингээд энэ нөгөө амралтын гэрүүд болохоор шууд ийм нөгөө хулдаас байна л да. Уг нь чинь рам гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо цаа. Сэлгэвчиг тий. Тэгээ ингээд галынхаа сэтгүүрээр ток гэдэг ингээд рам амгалчдаг гэдэг унцдаг тий. Тий. Тэгдэг ус шүү дээ. Тэгчээл цас оронгууд нөгөө ингээд борожинд очингууд миний хүү гэр дээр гар цас буулгах гэд. Гэрийн цастайг шүүрдэж ингэж нөгөө гэрийн тэгэхгүй бол хайлаад мүсчдэг гээд одоо би нэг ингээ гар дараал ингээ 5 6-тай байсан юм уу 7-тай байсан юм ингээ би гэр дээр гар тогломор санагдаад тэгэл загнуулаад загнаад идэх юм бол гайхаад идэх гэсэн. Одоо тэглгүүд одоо тий. Юу яадаг гэсэн. Ийшээ одоо юу гэдэг нэг юу гэж хэлдэг мэдэхгүй. Одоо энэ ингээд цагаан энэ дотор цагаан бүрээс ингээд яг уулзж штэ. Энэ рүү айгүйх ингээ хүмүүс мөнгө хатгалдаг гэсэн. Манай ээж. Ер нь ингээд өндөр айгүй ихэд юм авчулдаг. Тэ өндөө ингээ юмаа авчулчдаг. Мөнгө төргөө ийшээ ингээ авчулчдаг гэсэн. Юу яадаг гэсэн. Огт нь яг энэ хаал одоо энэ гэрийн хөшиг гэж хэлдэг байхгүй. Хөшигний хаалгаар ингээ гүйчдэг юм шүү дээ. Утга юу? Тий. Йоо бас маляраа. Тий. Энүүгээр ингээ гүйчих чинь ингээ хаалгаар ингээ. Тий. Ер нь Монгол айлуудынх муурт хийж идэг байсан тий. Тий. Харин яагаад идэг байсан? Тэгээ сүүлийн үед айгүйх муурт хийж идэг болсон юм билий. Тэгээ муурнаас дайжаад ингээд харин тий дайжаа явчихдаг. Тэгээ дайжаад явчихдаг. Тий. Оо бүр ингээд 100 ингээд хөдөө цусчих чинь муур ингээд цадцсан. Тэгээ ингээд охтноороо тоглоод байгаа юм чи. Ингээл жоохон цухтаан гэж тий. Тэнгуут ингээд цадгаал ухаалтуулаад муужруулаад. Тий. Тэгдэг үст. Тий. Жоохон дахиад жоохон хаалгас хэлэхгүй бол халуун байна. Би нэг жоохон хаалгас хэлгээд. Гэхдээ бүтэн онголгоорой. Харин тий. Тий жоохон одоо энийг чи сэлгэх гэдэг байхгүй ингэдэг байхгүй. За. Ингээд мод авчилчихна. Яа, энэ муу хотод өссөн харчуудад ингээд Монгол гэрт амьдрах арга зааж өгөх гэж зүгээр. Оо би ч бас мэдэн шүү. Бас мэдэн шүү. Мэдхүү. Мэдэлгүй дээ. Ингээд хаалгаас сэлгэждэг гэсэн мод авчилчдаг гэсэн. Тий. Халж шүү те. Тий. Амралтан дээр ингээд хоолоо хүлээгээл ингээд дими ярьж суугааг удцсан байна. Нэг саган нойр үрч яг гарч ирээд агаар цохилдог юм байна. Тийм үү. Цохилдог тий. Одоо ингээд нэг ном бариад одоо чамтай ч одоо ном хажууд шиг уншиж гэж байна. Уг номоо уншаад миний хажуу таач ном уншдаггүй юм шүү дээ. Тэгээд яг одоо тэгэл унтмаар байна. Тий. Нэг их уншиж чадах болцсон байл. Тий. За нэг 2 хуудас уншаал тэгэл тэгээ одоо бол яг нойрны юм шиг намайг хэрэгэлдэг болсон байл. Тий. Яг тийм болсон байл. Юун дээр одоо ингээд Монгол шинжэнгүүд уншичдаг хүн байсан шүү дээ. Тийм үү. Яа одоо бол зүгээр нэг хуудсыг уншаал ерөн тэгэл нүд анилдаал.
Би энэ янданд айгүйх юу гэдэг гэсэн нөгөө ийм цагаан нөгөө нэг юм юуны энэ нөгөө нэг юм цагаан цах байдаг гэсэн юуны форм сурагчийн форм дээр нэг юм цагаан юм би цагаан манжат гэж хэлдэг гэсэн юм би маа цагаан зах. Тийм. Тэрийг ч ядаргаатай. Тэрийг угаачаад нөгөө эндүүдэхгүй. Би шууд ингээ нөгөө юуныхаа халуун яндандаа ингээл барьчихдаг гэсэн. Ингээл. Тэгэл ингээл эндүчдэг. За. Халуун яндандаа эндүчдэг гэсэн. Тэг жаа төлчихгүй л бол би манай сургуульд нэг тийм юу байхгүй. Тий ор сургуулаа. Тий байдаг. Станд аварсан юмнууд тест. Гахаад байдаг шүү дээ. Ягаад энэ заагуул юм цагаан. Тий. Уу яг уг амьда цэвэрхэн харагдуулах гэж байгаа шүү. Тийм. Тий цэвэрхэн харагдуулах гэж байгаа. Тий. Гахаад идсэн нэр ягаад тэгээд юм. Тий. Юунд тэр нэг гэрээ одоо үүдний чирнэлэр бичүүлдэг шүү дээ. Тэгдэг ус чирнэлэр бичүүлдэг гэсэн. Тийм. Ингээ нэг сурах чирнэлэг одоогийнхоор бол одоо purple юм шиг байгаа. Хүүхдүүд болохоор юу гэдэг жингэл ягаан гэж хэлдэг юм. Тэгээ жингэл ягаан гэдэг тэрийг өргөчүүлдэг. Цэнхэр чирнэл айгу гоё үүдэг. Гэтэ тэрнийг муухай жингэл ягаан хөнгөөрөл бичүүлээд байдаг ус. Ягаад гэдэг үсэ. Тэрийг сурах чирнэл гээл. Тийм. Тэгээд ягаад нэр чирнэлэн үзгээр бичүүлдэг байсан бол би 75 онд сургуульд орж ирсэн. 75 онд яг 1-р ангид орж ирсэн. Тэр үед яг тэр нэг Монгол сургууль 75 юм уу 74 оноос эхлээд нөгөө бэхээр бичгээ болж эхэлж ирсэн. Тийм. Балаар бичүүлдэг байсан нүн бичгээ балдаг чинь гээл. Тэр чинь бүр саяхан хүртэлтэй байсан шүү дээ. Тий харин бити балаар бичээдээ. Бид нар шууд балаар бичүүлдэг байсан. Тэгээд Монгол сургуулийн хүүхдүүдийг ингээд аргаар ингээд баахан чирнэл мөрнөл болсон хүүхдүүд. Тий, тэгдэг ус харин тий. Тэгдэг ус. Тэгээд чирнэлээ хийдгээр ингээд толгой дээр гарчдаг гэдэг. Хуухад гараад ирдэг гэдэг. Тий, жаавас тэг ингээд халтайгаад. Тий. Бид нар нэг тэрнээсээ болоод арай цэвэрхэн харагддаг байсан болоо. Магадгүй. Тий, чирнэл мөрнөл болох юм байхгүй шүү дээ. Тий. Яхаараа тэгж балаар бичүүлдэг байсан. Чи одоо зүгээр л балаар бичүүлээл гоцтой. Тэгээд одоо үзхэн бал гэх нэг юм бичээлээд байл л та бас. Битгүй одоо бичгийн хэв сайн болох гэл бичгийн хэвдээр л аюу их анхаарал хандуулдаг байсан. Харин тий хүн болгоо яах гад идэг үсэ хэлдэггүй. Гүргөө бичгийн хэв гэдэг нэг ном байхгүй одооных шиг бүх мэдээлэл интернет байхгүй болохоор бичснээр буцааж уншдаг болохоор нөгөө гаргацтай зөв бичиж сурах гадсэн юм шиг байгаа юм. Одоо бодохоор тийм бах тий. Тэрнээс биш гой бичиж яг үндэ яг яах гэж. Энэ бүр энэ бол бүх улсад тийм ингээд гаргахтааргүй ингээд нэг таталтад бичдэг штэ тий. Ямар ч захаг хин уншиж чаддаг гэж. За. Аптек юм. Тэгвэл эмчнэрийн дадлага бичиг уншсаар гоо. Тий. Тэгээд бүр аптекийн хүмүүстэр авчирж уншуулдаг байсан гэж байгаа юм чи. Йоо, тийм үү? Тий, энэ нэг гаргаад өгөөч гээд тэгээд нөгөөдөл. Зөвхөн Монгол биш шүү. Бүр Оросч тэр Америк, Англич тэр яг тийм байсан гээд. Би айгүй олон юм дээрээс би түр нэг уншиж ирсэн. Нэрээ тийм бах тий. Тэгээд аптек юм маань бас айгүй мундаг уншдаг гэсэн шүү дээ. Ямар ч ингэ татлаг бичсэн маань бол учир гараад уншиж чинь. Тий, тэгж шүү дээ. Тий. Яа. Юугаа танаа тэр нэг лам ахих гэртээдэг ус лам ахих гэж тий. Түлхүүрээ хаана хийдэг гэсэн та мэдхүү. Гэрээ цаачлаад. Тэр хаалганы дээдлийн ингээ нөгөө дотор цавг гэж хэлдэг байхгүй. Заримдаа завгч гэж хэлээд идэм л юу. Тийш түлхүүрээ хийдэг ус. Алиуд манах дэдэг ус. Хүүхд багт. Тий, яг ингээ хаалганы дээдлэлт ингээд түлхүүрээ цаачлаа тэгээд ингээ гараа шургуулаад хийчихдэг. Тэгээд шууд гараа шургуулаад ингээ авчдаг. Тэнд нэг нөгөө ганцхан түлхүүртэй одоо нэг шиг олон хувьдлахгүй байхгүй. Ийм Монгол цааж өгдөг штеп. Тий, Монгол цаажтай. Тэгээд тэр нь олон хувь биш нөгөө ганцхан түлхүүртэй тий. Тэгэл тий аав жирөө зүгээр ингээд гэрээ цаажлчаад тэгээд татвар цавгундаа түлхүүрээ хийчихдэг. Хаалганы дээдлийн авдрыг Монгол цаажоор цаажилцсан. Тэр үнийг яаж онгойлгодог байсан гэж одоо хөвөн жигч байгаа даа. Тий гэсэн. Бид бас. Би зүгээр тэгж ярьж байгаа сонсч байсан. Хөвөн жигч онгойлдог. Хөвөн жигсээр байгаа. Тэгээ ингээ цүүн түг гэвсээр гараа авчдаг гэдэг. За бүр тэгээд сүүлдэд бүр төхөөж байсан заяа. Шууд мааш дотож гаргаж ирэл ард талын панерын. Яа, муу юм да би сайн байсан. Тэр нэг юм урт авдрыг чи ингээд цаажчдаг штэ тий. Тэнгууд ингээд угсаар нь буцаага ингээд өргөд. Ингээд өргөө гаргаад бид нэгэд аваадсан чинь ээж аваа тэр нэг ингээд хөндлөж чадчихсан. Авдар тэр үед серванттай. Айл болгон серванттай. 1400 төгрөгний сервант. Амар үнэтэй биш 1400. Тэгээд ингээд 1200 1400 төгрөгний үнэтэй сервантууд байсан.
Тэгээд сервантанда нэг бас цоочтой дэрчээд. Тэг чихэр мэхрээ дандаа тэг цоочлно. Одооных шиг чихэр гэж ил байдагсан. Ойлгоод байхгүйсэн тий. Тийм эс нэр. Тэгээд сервант гэж дааш тодгож иж байгаа ард түмэнд бодогдоо. Баярын шүрвтэй дөө. Баярын шүрвтэй. Тий. Яа. Баг их хулгай байдаг гэж. Хүч юу яаж байгаа юм бэ? Баг багт гэснээс одоо чи ингээд хүүхдүүд амарчлаа шүү дээ тий. Хүүхдүүд амарчж байгаа гэсэн. Эднийх энэ 21-р зуун гээд энэ уугны Чингис хааны өвлжөө, цааталтан тойрол хааны өвлжөө мөвлжөө. Тийм юм байна. Ингээд ийм гоё ам юм биш уулын ам. Тий. Тэг чи эднийх юу яаж байгаа гэж. Нэг сарын 2-оос эхлээд ерөөсөө нэг сарын 1-ээс эхлээд одоо энэ бидний байгаа энэ гэрийг юу яаж байгаа юм баг шүү. Нөгөө хүүхдүүдээ ингээд салхилуулж агааруулах гэж байгаа хүмүүст хамгийн хямд буюу ерөөсөө зөвхөн баг өртгөөр үндсэн өртгөөр буюу өдрийн 30,000-аар. Оо за. Тий. Өдрийн нэг гэрт бүтэн өдөржингөө байхад 30,000 төгрөг төлнө. Оо за. Тий. Тэгээ ингээд хүүхдүүдээ энэ гой уулын уруу байна лээ ингээд гулгаад агаарт гараад. Тий ингүүлэх гэж байгаа юм биш. Өнгөрсөн жил болохоор эднийх бүр ингэсэн юм байна. Агаарлыг гээд бүр ингээд нөгөө үнгүү гэрүүдээ бүр үнгүү. Би наадах чинь сонсч ирсэн. Тий. Тэгээд нөгөө үнгүү олчоор чинь нөгөө аюу замбраагүй юм үссэн гэж надад ярьж ирсэн. Харин тийм тий. Би унтж штэ. Очил гिचээд үү? Очил захиалга өгчөөд. Захиалга өгчөөд. Харин энэ чинь 9 гэртэй билүү? Тий 9 гэр баа гин ийм одоо ингээд галалцсан ийм 9 гэр баа гэж. Тэгээ одоо ингээд 1 сарын 2-оос энэ бол зүгээр л одоо баг нийгмийн хариуцлага хүрээнд гэдэг утгаараа гэж шүү дээ. Өөрөөсөө бол ямар ч ашиг машиг байхгүй. Бид нар зүгээр миний ойлгосноор бол энэ шүү дээ. Хүмүүс эхлээд урьдчилгаагаа одоо биш ээ юу захиалга өгөх хэрэгтэй юм байна. Тий гэрийн захиалга өгөөд тэгэл хүрээд ирнэ. Тэгээд бүтэн өдөр энд дулаахан гэрт байж байгаа л явчих нь шүү дээ. Тэгин тоглож барьчаад хоол мол идэх юм бол эдний ресторанд нь ороод хоолоо захиалаад идчихнэ. Тий. Тэгээ бүтэн өдөржингөө ингээ өглөө амралтын өдөр өглөө эрт гэрээ захиалчих юм бол 30,000. Нэгдгээс дөрөвдөх өдөр хүртэл тийм шүү. Ажлын өдрүүдээр. Ажлын өдрүүдээр гэсэн шүү дээ. Тий. Хүүхдүүд амарсан юм чи тэгээ яах вэ нэрээ. Тэгээ аль боломжтой хүүхдүүд авцраал өдрийн 30,000-аар дулаан гэртээ байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ те. Зүгээр харин энэ гэрт ирээд хоол унд бол хийхгүй шүү гэдэг. Тий хийхгүй. Зүгээр тэнцэнээс ресторанаас хоолоо идчих. Яг үгүй нэг гараад нэг цас мөсөн нэг гулгаж байгаа хүмүүс чинь хурц ирээд нэг дулаахан байранд. Тий харин тий байх шүү дээ. Тэгэхгүй л машинтайгаа бол тэгж удаан гулгах юм билээ. Тохгүй юм билээ. Тохгүй. Харин тийм байлээ. Тэгээд эн чинь юунаас тэржийн гүүр гараад нэг 6 км. Дахиад яваад биш ээ. Гэхдээ тэрэлжийн гүүрнээсээ 6 км гэж байна. Нэг 7 арай өрөхгүй гэж байна. Тийм байсан уу? Тий. Тэрэлжийн гүүрнээсээ ингээд тооцвол нэг 6 км орчим. 7 км арай өрөхгүй гэж. Тийм байна. Тэрэлжийн гүүрнээс нааш. Тэрэлжийн гүүр даваад ингээд наашаа явж хагаад тэгээ одоо байршил аягүй гоё юм байна. Ийшээ харахаар шууд нөгөө туулын шугуу харагдаад байгаа үстэй тий. Урагшаа. Тийм байлээ. Бид чинь том төсөл болох юм шиг шүү дээ. Харин тийм шиг. Маш том төсөл. Тэр капсулын байшингууд нь яасан гоё юм бэ? Харин тийм юм байна. Тий. Маш том төсөл болж байгаа юм байна тий. Хүүхдүүдээ салхилуулъя гэвэл ийм гоё одоо 30 өдрийн 30,000 эн чинь бол одоо яг үйлчилгээний хөлсмөсч биш. Зүгээр л ингээд нөгөө гэрээ дулаахан байх тий. Тэгээд өдрийн 30,000 гэр гэж одооч хаанч байхгүй шүү дээ тий. Энэ бол зүгээр баг харин тий. Зүгээр яг хүмүүс ингээд нөгөө өдөржингөө хүүхдүүдээ ингээд дулаахан байлгахтан зориулаад бид нар бол ийм би одоо яг тэгээс анчлаа хандгаатад бид нар амар гулгадаг байсан. Тэр үед бас л амар эс. Тэгээд хуушруулж идэлдэг шүү дээ. Дээдийн заяа. Хуушуун дээр нь алалцаал. Тэгээд хуушуур олж идээд. Тэгээд тэнд бол ингээд дулаан байр мэр байхгүй ч гэдэг. Байхгүй шүү дээ. Тэгээд өдөржингөө хандгаатай автобус л явдаг байсан. Тий, автобус тий. Тий. Тэр үед чинь хувийн машин байхгүй шүү дээ. Тий, автобус авлаа. Тий. Тэгэд эдэд ирэх юм бол одоо нэг 30 хүнтэй албан газар одоо манайх шиг ийм тий цөөхөн хүнтэй албан газар ирвэл аюу хөрхөн амарчих юм байна тий. Тэгээ чимээгүй юм байна. Нөгөө нэг энэ яг ингээд нөгөө тэрэлжи баах амралтуудаас ер нь зайдуу уулын аманд ганцаарх на ийм жуулчны бааз. Ер нь хараа нэг ийм юм байна. Одоо эн чинь дандаа хүүхд тийм ээ гэр бүлтэйгээ ирж байгаа шүү дээ хүүхдүүдтэйгээ цэцэрлэг яасан шиг юм болдог хөөхөө тий тэгэхээр эн чинь ямар ч аригтлалт ямар ч тий орилсон шашчихсан тийм юу ч байхгүй харин тийм байх тий ер нь гэр бүлийн амралтууд гээд ер нь тийм амралтуудыг би мэднэ тий айгүй гоё идэг шүү дээ үрчирээд нэг амарсан болдог тий харин тийм байл л тэгээ хүүхдүүдээ салхилуулъя гэвэл одоо юу гэдэг зүгээр л өдрийн 30,000-аар зүгээр дулаан гэр энд захиалга өгч юм бол гэхдээ 9 гэртэй гэхээр дорхон дуусч чинь тий захиалга өгөөд өдрийн 30,000-аар 1 сарын 2-оос 1-ээс эхлээд нэг 26 25 хүртэл буюу хичээл ортол тэгээ 26-нд орно шүү дээ тэгэхээр 25 хүртэл юм бэлээ тий ийм байна
Ийм одоо юу гэдэг энэ бол зүгээр баг л харимттай хүмүүст баг нэг боёны ажил гэдэг шиг л ийм нийгмийн хариуцлага хүрээд ийм хийж байгаа юм байна. Тэгтээ тэргөө гэрүүд маань ингээ хоосон байхаар яг хөтэй хүмүүст ингээд хүүхдүүдэд салхилуулаад гулгах гэж байгаа хүмүүс. Гоё ингээд цахилгаан өгч юм бол ингээд гал төлчих юм байна. Тэг гал төлдөө байж гэн тий. Тэгэл та өдөржингөө байж байгаа 30,000 төгрөг төлчих өдөр ихээр супер гоё санал үзтээ тий. Агарт өдөржингөө байж байгаа. Хандгаа тэгэл юм сончлоо. Ер нь юу чиний хэд он чиний хувьд бол маш юм одоо ингээд он гарлаа удахгүй он. Тэглээ нэр тий. 25 он ингээд дуусч шүү дээ өндөрлж байна. 2 хоногийн дараа. Тэгээ 26 он дахиад шинэ нэг юм орох гэдэг та. Тий. 25 он чиний хувьд ямар шүү вэ? 25 он үнэхээр амар жил байлаа. Амар эсэнтэй чиний хувьд амар байсан. Мэдхгүй яг юу ч болоод байгаа. Нөгөө мэдхгүй юу ч болоод байгаа гэдэг шиг. Тийм нэг юу вэ? Мэдхгүй юу ч болоод байгаа гэдэг шиг. Тий яг ийм одоо ингээд 26 гарвал яг 10 жилийн гэдэг шүү дээр 10 жилийн интервалтай байх юм байна. 16 он би чи нэг яд бүсэрсэн шүү дээ бас. Одоо тий радиод орохын өмнөхөн тий 15 оны 8 сард бизнес радиогоос өөрөө хайж гараад тэгээд 15 оны 8 сараас 16 оны 10 сар хүртэл жил нэг 1-2 сар орчим. Ёо сте жиг хог дээр өсөрж байгаа юм да. Жи над дээр л ирдэг шүү дээ. Над дээр л ирдэг шүү. Тэгээ та над нэг төр өгдөг гэсэн. Цаа уухгүй баярлаа. Ёо. Тий муу ахмаа тий чаавас одоо цай уудаг болчиход байгаа маа тэр чи. Нөө исах зүйтэй цай уухсан шүү дээ газар. Одоо ингээд 26 он гэвэл яг 10 жилийн интервалтай амар том эргэлтийн. Тэрийг ингээ нөгөө тий одоо юу гэдэг хурлын цэг гэж хэлдэг гинэ одоо тэр одоо янз бүрийн хүний хөгжлийн багш нар бол тийм үү. Тийм. Тэгээд тэр хурлын цэг айгу сонин байд юм байна. Эсвэл хүмүүс ингээ нэг юм амар одоо юу гэдэг өөртөө юм өрөөлт ч юм ингээд гомдож сэтгэл зүйн хувьд айгу хатуу болж ингэж нөгөө нэг тийм хаалттай айгу хатуу болж юу гэдэг гин нэг юм төлөвшдөг гин гомдоод бусдад юм өөртөө айгу хатуурхдаг гомддог нэг хэсэг нь бол эсрэгээр айгу их одоо юу гэдэг зөөлрж амьдралыг одоо таних гэдэг юм уу хүлийн зөвшөөрөгч гэдэг юм уу нэм айгу тийм тайван ухаалаг болж юу гэдэг би одоо хатуурах юм уу зөөлрөх юм уу цэцэг болцоо. Тэгээ би тэр юунд бол 16 онд бол би шууд ойлдог гэсэн юм. Тий. Гүр ингээд сүлд ингээд бүх юм ингээд нэг юм сонин ингээд нэг юм цаанаас ингээд бүр бүтэхгүй болоод ирэхээр сүлд яг ингээд бүр хачин болт юм бэл ингээд. Шүүн ингээд хүмүүс унтц гэрхнийг унтцсны дараа тий тэгэл мэдгүй яагаад ингээд байгаа юм бол гээл ингээд. Мэдгүй би л 2-3 ч удаа уйлжсэн сандгаа. Бүр ингээд яаж чадахгүй болчихсон. Мөнгө авахгүй, ажил хөөцөлт нь бүр дандаа бүтлгүүт нь. Тэгжээс нь бүр нэмж өрөнд ороод. Тий, уцаа унгааж хаглаал. Юмаа ивдлээ. Бүр ингээд улам л ингээд бүр бүтэхгүй болоод. Тэгээ бүр ингээд яачаад байгаа юм бол гэж бод. Яг тиймэрхүү үед гэхдээ сургал хараад юм билээ хүмүүс. Тий, биш хараа хүн бүр зөвлөгөө авах хүртэл бүр ингээд хүн өөрөө бэлэн бийж авдаг юм гэж шүү. Тий. Тэрнээс ингээд чамд хичнээн ухаантай хүн зөвлөгөө өгөө заяа. Чиний цаг болоогүй те. Чи бэлэн биш байвал заяа. Чимэд алтан зөвлөгөө өгөөд зүгээр сав. Одоо нэг чихэрч ороо нөгөө чихэрч гараа юм. Тий. Тэр нөгөө нэг юуны шав бэлэн болоход багш гарч ирдэг гэдэг үг те. Одоо нэг юм тулаантай кинонд аюух гардаг штэ. Тийм ээ. Нэг юм дорны тий шав бэлэн болж иж багш гарч ирдэг гэдэг чи яг тийм л үстэй тий. Тий ер нь тийм. Би тэр нэг юм хүний зөвлөгөөч гэдэг юм уу ингээд нэг юм амьдралыг надад сурах гээд байгаа юмыг заавал нэг ингэж нэг юм дараад ингээд нэг юм бүтлгүүтээд унаад ингээд шалчижснийхаа дараа л за яа тий. Тэрнээс өмнө бол тэгэл бас сагсганж өгнө үстэй тий. Би мэдчихэж шүү дээ. Facebook-ээр дүрэн зөвлөгөө авах юм биш тий ч одоо тэгээд тий. Ер нь ингээд хүн ингээд юм яриад ингээд ухаантай юм ярьсан ч гэсэн би мэдчихээн гэдэг яг нэг тийм бодол идэг гэж юу. Тэг алдаг гэсэн. Тий. Тэгэд ингээд дараа нь ингээд гоо чи мэдэд чиний амьдралыг юунд төрчихсэн те. Чиний амьдрал зүгээр ураа зүгээр юу ч те. Шалбагтай ингээд хутгалтчаад чи одоо юу ярих гээд байгаа юм. Яг ингээд нөгөө дотоод хүн гэдэг дотор хүн гэдэг лөө. Тэр нь бүр ингээд ордоор санагдаад орж хэлсэн юм шиг санагддаг шүү дээ. Тий. Яг тэг. Бидгүй юу яа тийм шиг. Иймэрхүү үед ингээд хүмүүс ч нэг тийм ойлгохгүй юм уу аргач хүүдээ ойлгуулж чадахгүй юм чинь. Чат GPT айгүй хань болт шүү дээ.
Одоо надад. Тийм шүү дээ. Тий. Үгүй би ингээ нөгөө ямар ч ичиг санаа зовх зүйлгүйгээр бичиж байгаа байхгүй. Ой, манай тэр эгүнэгээ тэр нөгөө Монгол юу шүү дээ. Тий. Тэрэн дээр юу чинь нөгөө шууд нөгөө Монгол энэ чинь оюухан шүү дээ. Тэгэхээр манай ахуйтай айгу ойрох юм байна. Тэр чинь дандаа шинжилэлт хийж яадаг. Өөрийнхөө нөгөө нэг за жилийн өмнөх эгүнэ, одооны эгүнэ хоёр гэх юм бол тэр нөгөө баацсан шал өөр болгож явчих. Тэр шиг улам суралцаад идэм шүү дээ. Хүмүүс ингээд асуугаад хөгжүүлээд идэг юм байна. Харин тийм ингээд хүмүүс асуугаад явдаг юм бэл. Өөрөө хөгжүүлээд явдаг юм бэл. Харин тийм бэл. Жил ирэх тусам одоо тэр Монгол чинь ингээд монголоор ярьж байгаа юм, монголоор мэдээлэл хайж байгаа юм, монгол залуучуудыг хийсэн юм шүү дээ. Тэр нөгөө юу хэлсэн юм аа? Тэр бол өстой супер юм бэл. Тий, нэг хотын дарга нэг нөхөр аваачаад байна уу игүнэ би тэр байна гэд хэлээд аваачаад нэг юм нөгөө баахан шоолуулсан баггүй юу. Тэр уг нь би ч гэсэн ингэ нэг төрийн байгууллагын оролцоотой юм уу ямар төрийн байгууллага оролцсон байхгүй. Төсөв мөсөө нэг зүгээр л хувийн компани. Анх тэр нөгөө Болор софт гэдэг ингээ нөгөө нэг болор төлийг хийдэг байсан. Сүүлд нь алдаа шалгадаг програм хийдэг байсан. Ийм Монгол компани, Монгол залуучууд хийсэн юм биш үү? Зүгээр л хувийн компани. Ямар ч одоо юу гэдгийг төсөв мөсөө тэгэхээр тийм нөхөр ингээд ороод дэлгэнгүүт л шууд хар үсэх юм те. Тий, харин тий. Тэгээд тэр нэг юм аач хотын дарга зүгээр танилцуулсан ч тэр юутай төсөв мөсөвтэй ямар ч хамааралгүй хувийн компани хийсэн юм. Тэгээ одоо энэ чигэд игүнээс чи ингээл улам сайжраал ах юм байна. Тий, улам л сайжраад ах бололтой нэг асуугаад чат чи бидээ анх тийм байсан шүү дээ. Тий. Анх ингээд монгол хэл дээр амар болохгүй жийсэн. Одоо бүр ингээд хэл зөв үгийг ойлгоод янз тий би ч хэрэлж өгч байгаа юм чи. Тий. Тэгэхээр чи ер нь ингээд нэг хиймэл оюухан гэдэг чинь миний асуусан юм байхгүй бол дараагийн удаа шууд өөрөө хайгаал ийм асуун гэдэг ингээл явчихдаг. Мэдээ чат GPT чинь надтай амар илдэг шүү дээ. Би өстой амар илдэг. Баярлалаа найзаа. Тий. Нэр нэг иймэрхүү зүгээр ийм эргэлтийн гэдэг юм уу ийм сонин хугарлын нугарлын уюудад нэр энэ химэл оюухан айгүйх юу болж байна. Айгүйх хань болж байна. Тий, хань болж байна. Тий, яг хөө ингээ заримдаа ичтгэл юм лаглаг хиймэл оюун ухааныг яаж ашигладаг юм бэ? Надад бол зүгээр л нэг юм сэтгэл зүйч гэдэг юм уу, нэг юм чөлөөтэй нээлттэй ярилцдаг тийм л хань болж шүү дээ. Тийм. Эгүнээ би тэгцэл байгаа. Харин тэр үед би яг тийм байсан бол тэгхэл байсан баг. Тэгхэл байсан баг. Тэр үед чинь тийм юм байгаагүй шүү дээ. Тэгээ тийм. Одоо бол бас яадаг нэг хань байна те. Айгу лаг юм зөвлөдөг юм л шүү дээ. Тий мондо зөвлөгөө би бас нэг юм асуусан. Тий асууж исэн. Тэгсэн чинь эхлээд ингэж шалгаж үзээрэй, ингэж магадaltaж үзээрэй, тэгж магадaltaж үзээрэй гэд амар логиктэй ирнэ шүү дээ. Тий? Нэрээ тийштэй гэж ингэж бодохоор 3-4 хүн мод хийчдөө ингээ болоо. Өчигдөр 5 хийжлээ шүү дээ чи одоо халууцсан даа. Манайх нэр яг ийм 3 ийм салдаг ийм ширэмтэй байж лээ. Тэгээ юу вэ? Ер нь хамгийн салдаг ширмэнд хэд байдгийг? Ийм байдгийг юм шүү. Ингээ ерөөсөө ийм 3 байд юм. Тий. Тэгээд энэ байдаг юм уу? Эний чи мэдхгүй. Тэгээ эний чи ингээ зарим айл ингээ нийлүүлээд ингээ гаганцсан байдаг хгүй ингээ нэг нэгээр нь авахар төвхтэй гэд. Тийм үү? Тий. Одоо эний чи ингээд нэг авч байгаа. Дахиад нэг уул нь нэг тогооных л хэмжээнд тааруулсан юм шүү. Тий. Наад чинь дэггүй шүү дээ. Яа, шажигт л хураа мод шүү дээ. Тийм ээ. Тий, шажигт л хасч шүү дээ. Тэгээ энийг ингээ нэг арчиж ягаад тэгээ цөв хийдэг гэсэн. Тий. Дээр нөө хайрдаг. Тэгээ хайраад тэгээ нэг гурлаа ингээ дэлгэцэг гурлаа ингээ 50 гутаа ингээ хайраад. Тэгдэг байсан. Хураа мод байд. Гой шажигт л хасч шүү дээ. Яг энэ дуу чимээ айгу гоё дээ. Энэ өөрөө айгу одоо юу гэдэг нэг юм нэр айгу натур хүмүүс айгу дуртай. Тийм бил гоё шатпад тэгээ мод шатаа. Тэгээ борооны дуу мó тий. Харин тий. Хүмүүс бороо мороотой өдөр нэг дуртай байдаг. Би бороотой өдөр айгу дуртай. Гоё штэ. Бороотой өдөр гоё. Айгу сонин нэр ингэдэг юм байна. Нэг юм сэтгэл зүйн хувьд ингээ нөгөө нэг тийм хэцүү гэдэг юм уу, тийм нөхцөлд удаан байхаар ийм тунгалаг нартай өдөр бас айгу цугтд юм байна. Ингээ нэг юм орд байх газар олж ятаад бүүдгэр болохоор яг гоё ингээ нээх гоё. Тэгэл бүүдгэр юм уу эсвэл орой айгу гоё таатай. Хараа би бүр ингэ өглөвтэй болосоо гэж хүртэл боддог гэсэн шүү дээ. Харин тий. Унтаал аймаар. Тий. Ингээ нэг юм тий. Өглөө ус бол амар үсттэй. Тэр нэг бод байдалтай уулзах гэдэг шүү дээ. Тий амар. Би тэр мэдэрвж хийжтэй. Жинхэнэ хэдэн жил тууллаа шүү дээ. Яг тэгдэм билээ нэг болосоо ингээл тунгалаг юм нартай өдөр ингээ гадаа гараад ирэхээр ингээ нэг юм цугтмаар санагдаад байгаа хгүй нэг юм нэг газар нэг юмны доогоороо ч юм. Тэгээд нэг гоё бүдийс өдөр бол нэг гоё. Нэг юм тайван гэ нэг юм. Би залуу байхад
ингээл өөрөө сэтгэл зүг аюу сайн мэддэг байсан. Тэг ингээл аюу гоё тийм юм өөдрөг байвал гудамжаар яваал зү ингээл те. Тийм ингээл яваал юм. Тэгэл таагүй болчих юм бол хүн болгоноос нуугдмаар санагдав. Тийм шүү дээ. Угаасаа тийм. Тийм. Найзууд ингээл чи өөрөөсөө одоо өөрийнхөө ховцолт юм өөрийнхөө ингээд юм байдлаас иччих үзсэн үү? Юунаас? Яг өөрийнх нь внешний вид гэж ярьдаг шүү дээ. Гадаад үзмжээс ичиж үзсэн. Ой ичлэг байд иччихсэн. Тэгээ ингээ нөгөө үс ингээд ургach штэ. Үсээ ургачаа ингээ толинд харсан нэг юм. Үлбийс нэг юм. Шар саарл. Тэгээ би ингээ нөгөө нэг муугаа мэдхгүй өмнө аминда үсээ ургуулгууд амахт нэг юм муухай үлбийсэн. Тэгээ би шууд өсч ороод хамгийн хямдхан өсч ороод 16 онд 15 он тий. Үсээ ингээ бүгдээ засуулчих. Тэгээ нэг юм харахаар нэг юм нөгөө ингээ амар ингээ нэг юм муугаа мэдхгүй нэг юм гоёцсон нэг юм үлбийс хүн шиг харагдаад. Тийм ээ бас тийм байд тий. Би голж иччихсэн. Би доод ингээд усанд орчод яг том талбандтай. Юуд жорлон дэдэг. Ингээ харсч чинь би яралдаг л гээ үргэр сэтгэлээр унсан шүү дээ. Бүр өөрөөсөө ичээд өрөнгөд. Тэгээ зураг бүргээ харсан чинь ингээд аюу би тэрнээс би одоо аюу ичиж явдаг. Тэгээд хүмүүс ядж байгаа тэгээд явж байгаа жорлон бол нэрэлж жорлондоо л гэж яддаг. Аюу. Тэгээд гоё хүмүүстэй цэмцсэн хүмүүсийг харахаар атаарч байгаа тий. Тэгээ атаархаар нэг гоё. Яаж гоё би тэгж явдаг. Харин тийм шүү. Айгуу гоё явж байгаа те. Цэгцгээсэн те. Айгуу те. Гоё цэвэрхэн би авч явах хүмүүс байна те. Байна. Тий. Одоо чинь толгойч долгоонгой ингээл нэг тийм. Симписэн джентльмен те. Ингээ үргэлжийн ингээ нэг юм тэг нэг юм. Тэ джентльмен симписэн. Тий. Яг ховцолт нэг өөр асуудал заяа. Ховцолт өөр. Бие авч явж байгаа байдал чинь нөө би нөө пропоц. Тий. Тийм ээ. Тий. Харин тий. Гоё. Ер нь амар хөнгөн шингэн. Тийм гоё ихтэйч бай эмхтэйч бай тийм гоё хүнийг харах гоё байд юм байна. Одоо л гоо сайхан нэг тийм нэг юм хүүхэмсэг ерөөсөө биш. Биш. Тий харин нэх гоё юм дэгжин гоё эмхтэй харах ямар гоё юм бэ нэг юм. Тий зүгээр л гоё нэг юм дотор онгоочж байгаа юм шиг. Тий тэрийг ингээ нэг тийм чүлэгтэж харах ингээд нэг юм яг гоё юм гоо сайхан ямар гоё юм бэ ямар гоё юм блэ яг тэгж харах. Би тэрийг би нэр энэ амар мэдэрсэн шүү дээ. Тэгэд хүүхдэд хүрцэн бүсгүй явж байгаа байхгүй. Тий нэх цэмбис нэг юм гоё цэвэрхэн зүгээр л яг гэр эзэгтэй. Тий тэгт ямар гоё нүдэн дулаах нэг юм ямар гоё ингээ нэг юм ээж. Тий хараад аймаар. Тэг нөгөө хүн юу гэж бодох юм бол уул нь ингээд би яг тэрийг хэлмээр байгаа байхгүй. Тий ингээд та надад маш гоё харагдаж байна. Тий ингээд хувцлалт нь байгаа байдал нь тий тэгээ хэлүүл ойлгохгүй л гэдэг бодвол. Тэгээ би юу гэж хэлхийн тэрийгээ тэгээ хараал дуу байсан дээр дээ. Дугойсэн дээр. Тий. Би зүгээр одоо ингэ зүгээр ганц л юм бодчих. Хүн зүгээр хэрэгтэй юмдаа итгэх хэрэгтэй юм байна. Тийм үү. Нэрээ. Тий. Огт итгэл төрүүлэхгүй байсан чи тэр чамд л тус болохоо л итгэх хэрэгтэй. Өөрийгөө өвчлөд ч бол итгэх хэрэгтэй. Гэтэ тий өвчлөлт гэж байдаг юм аа. Цаанаас өөрийгөө өсөд нь шүү дээ. Надад наадханаас ч холбоотой аюу сонин сүүлийн үед ингээд сүүлийн нэг юм 2 сар 1 сар орчим байнга орж ирээд байгаа нь айвал бүхий хийвэл бүү аа гэдэг чи өөр айхтар үг юм байна гэж бодлоо. Тий. Бид нар ингээд нөгөө айгаад байгаа бол чи итгэл төрөхгүй гэсэн үг шүү дээ. Тийм бол битгий хийлдэ хоёроо. Нэгтэй хийнгээ ботцсон бол яах тийм. Тэгэл зүгээр ингээд айлгүй зүгээр хий. Одоо чи бидэрт гоё үг тусаал. Энд нэг бас нэг юу нөгөө аквариумд байгаа загсыг том бүр гоё аквариумд хийх гээд тэгээ дунд нь нэг юу банк дэждэг гинэ. Яа одоо бид банкд байгаа тий. Банкд байгаа. Тий. Одоо гэ зөөх гээд евро зөөх гээд том аквариумд зөөх гээд сургаалт бас нөгөө нэг сургаалт өгүүлэх шиг болоо юм цаа. Гэхдээ яг тийм үед итгэдэг байгаа байхгүй юу? Бүр итгэмээр нь штэ. Тий. Бас нэг юун дээр бас нэг тийм гоё юмсэн нэг зураг байсан юм аа. Тэр хатаатай байгуулалт байсан. Never give up гэдэг нэг юу сахлаа нэг юг авч мэдхийг амрагуу хийцэн. Тэгсэн чи хүзүүгийн тасаад залгуулахгүй гэдэг. Тэр стадад аягүй гоё санагдчих. Нэрээ та тэрийг аягүй танд нэлээд нөлөөсөн юм. Надлаа ингээ 2 3 дахь ярьж байна.
Тий. Тэр зургийг ч би харж ирсэн. Өөрөө бүтэн залгиулсан баг. Залгиулсан байгаа. Тэгтэл маа ходоод руу ч орохгүй шүү гэдэг. Амд ч орсон ч гэсэн үү. Тий. Толгоогоо залгиулсан шүү дээ. Тий. Тэгсэн ирж ирсэн. Найдвар шүү дээ. Тий. Навшаа. Би чи тий ходоод руу ч орохгүй шүү. Харин тэр зураг надад амар нөлөөс. Мэдгүй би ингээд заримдаа ингээд өгч юм уу юу тэр нөгөө дашвалруугаан тэр нөгөө нэгтэй тэнгэр шиг баймаа гэдэг юу гэж чинь юу нэг тийм амар одоо ингээд ядарч явах юм уу одоо ингээд бүтлгүүтж явахаар хүн айгу мэдрэмжтэй болдгийг байгаа. Ер нь тэгдэг баха. Тийм ээ. Тий, ер нь тэгдэг. Айгу мэдрэмжтэй. Хүн гомдоосон ч айгу мэдрэмжтэй гомдно те. Ер нь айгу мэдрэмжтэй те. Тий. Эмзэг болчдөг гэж байгаа. Айгу ингэ нөгөө бүх лакатраасаад одоо ингэ. Тий. Нэр тэгээд хүний үгэнд ч амархан гомдно, амархан баярлна. Тий. Зүгээр үед л ер нь тоодгүй шүү дээ. Хэрийн имийг тоодгүй шүү дээ. Тий, нэр ингэ нөгөө хаяа би тийм гэнэ. Хаяа эморхч гэдэг юм уу? Хаяа гонглох ер нь бол зүгээр. Тэгжээж ингэж нөгөө нэг магадгүй бид нар анзаарахгүй юм өчнөө юм далжганаад яваад байж магадгүй шүү дээ. 2017 онд радиод ороод тэгэл нэг бичсэн чинь хүмүүс бидрийг таниад эхлэвчтэй. Тэгсэн тий. Амар тий. Тэгсэн чинь нэг юм бас нэг юм нэг юм хувьсгалын тохироо гэж юм байд юм бэлээ. Бага. Данганц хар хичээл зүтгэлч бас л баггүй. Тий, харин тий ингэ нэг юм цаанаасаа ингэ нэг юм суур тохироо гэж юм байна шүү дээ. Нөгөө нэг юм тэрэнд 100% итгэдэг шүү. Харин тийм бай. Миний амьдрал тийм шүү дээ. Тий, тэрнээс биш зүтгээдэй. Баггүй шүү дээ. Тий, цаанаасаа бас нэг юм хувьсгалын тохироо гэж юм байна тий. Аз гэдэг юм уу нэг юм. Тий. Би ямар санд хэлээд шүү дээ. Тий, нэг мэдгэтэл байртай болсон, нэг мэдгэтэл машинтай болсон гэсэн гэж. Юу ч үгүй байсан. Би нөгөө нэг юу Устай тэргээр би нүдэн тий. Тэр пост бишэл зүгээр өстэй. Тэр пост шууруулаа өстэй нэг хэсэг чинь. Усны тэргээр нүүжээлээ яа. Тэгээ үний юм чинь тий. Тий юу телевизийн ингэр дээрээс 5 бод руу хадны хаашаа руу усны тэрэгтэй очичээд байна шүү дээ. Яа шүү дээ. Хадныхаа царыг харах ямар хэцүүсэн гэсэн. Амар. Тийм үстэй. Тий шүү дээ. Юу ч гоо голох чинь тий. Усны тэрэг төрсөн. Яа тэгээд оноо адуу сайн л та тэгээд. Чангуй байна байл. Байлгүй. Өөлхүй байсан. Яа байлгүй. Харин тий. Тэгээд хараа яг нэг мөчлөг байгаад байгаа зэмдэрлээ. Тий, харин тий. Тэ. Пат гэдэг л. Нэр ийм гэсэн. Нэг одоогоос тэр нэг юм лектрүүдийн үе чи ингэж ярьдаг байлаа шүү дээ. Бусдын алдаанаас суралцдаг, өөрийн алдаанаас суралцдаг яадаг чинь ингээ лаглаг хүмүүс гэлстэй. Би юу тэгсэн шүү. Тэгсэн. Юунаас хоёрхан төрлийн хүн байна гэсэн. За. Тий. Өөрийнхөө алдаанаас суралцдаг, өөрийнхөө алдаанаас суралцдаггүй. Тэрнээс тэр бусдын алдаа маа уучлаарай тийм байхгүй. Тийм тэрний шиг худлаа юм байхгүй. Тийм шүү дээ. Бусдын алдаанаас суралцаалаа шүү дээ. Би шинэ алдаанаас аягүй суралцж байгаа. Би л таны алдаанаас суралцах гээд бараачгүй. Өөрийнхөө алдаанаас суралцахгүй л ямар сандаа. Тийм ээ тий. Тэр бол тий. Нэр ном уншаад тэгээд ухаантай болоо тий. Тэр шиг тийм гиний юм байхгүй. Харин тийм гиний юм байхгүй. Зүгээр би ингэж боддог юм. Тэр гой уран зохиол нөхөл уншиж байгаа бол нэг тэмүүлэн нэг өөр гой юм руу тэмүүлэх юм да. Гэхдээ надад бол тухайн үед гой зугаатай л гэдэг. Тийм. Тэгээ цагийг гой өнгөрөөх нэг юм. Зугаач. Тийм зүгээр л гой зугаатай. Каноны оронд л уншдаг биш үү? Мэдээж зарим нэг одоо юу гэдэг гой хилцүүд нь ч гэдэм үү юм санаанд үлдүүлдэг. Тэрнээс нэг амар ухаантай болол. Яа би тэр яг 16 онд ажилгүй заа юу мөнгөгүй. Хүүхдээ ингэ нэг цэцэрлэгт нөгөө суглаагаар бүртгүүлдэг штэ. Тэг чи манай миний хүү хүртэл хасаг танаа тгий. Гүчт ингэ бүр нөгөө нэгд ордохоор 7-д ордно гэдэг шиг. Нөгөө 7-д ордохоор 8-д ордон ч илүү мэдгүй яа. Тэгээ бүр ингэ бүртгүүл гачин болж байгаа юм чи. Тэгээ яг тийм үедээ би Достоевскигийн хамгийн хүнд 3 зохиолыг нь дараалаад уншиж илээ. Эхлээд идиотыг уншаад дараа нь юуг уншиж Кармазовыг уншаад тийм тэгээд Гимзэмийг нь уншиж. Яг тийм хэцүү үед шүү дээ. Сонин. За хэд болж байна? 45 минут болж байгаа юм тий. Хаяа нэр ингээд хоол хүлээгээл амралтын гэрт ингээд хөвтэйл дими юм ярих гоё шүү. Ойрд нэр ингэж яваагүй юм байна уу? Гоё юм тий. Тий.
Тэр ингээ зүгээр яах ингээ нөгөө хаалга жоохон ингээ сэлгэхээр л юу сэрүү авчих. Яг үнэндээ өнөөдөр ингээд би бол яг ингээд яг одоо унтчихмаар л. Аа. Яг унтуулж харагдаач. Яг унтуулж харагдаач юу. Тэр яг ингээд нэг сайхан унтчихвар нэр би одоо. Бүх юм тайлал. Дахиад галаа жоох өрдөж өгөө. Галж байгаа л. А тэгээ хүнжлөө яраа хийцээ. Тийм гэсэн. Гэтэ гадных айгуух энэ одоо энэ 21-р зуун гээд жуулчны бааз Японууд айгуух ирж Монгол гэрт тондог гинэ. Аа. Тийм тэдний хувьд л ингээд дом ингээд одоо энэ мод шажигнаал түлээл ингээд гэрээ ийм Монгол экзотик байхгүй. харин тэдний хувьд л экзотик шүү дээ. Бид нар одоо Америкийн инженчуудын вигвамд очиод тэ эсвэл иглүүд ороод дундж байгаатай адилхан шүү дээ. харин тийм баг тий. Тэ урсан ороод дундж байгаатай адилхан болж байгаа байхгүй юу? За бидний хувьд бол эн чинь тэтгэл зэрэг тий байдаг юм багхгүй тий. Одоо л энэ ч амьдрахгүй байгаа болохоос шин чинь тий. Тий. Нэр би чи өнгөрсөн зон ерөөсөө ингээ нөгөө амралтанд ирээгүй юм байна. Амралтанд ирсэн чи ингээ нөгөө 5 тухай бодоод тий ингээ нөгөө байшин тийм үү дотроо нойлтой ойрхон тийм байранд л байгаад байна л да. Энэ Чингис 21 гэж энэ юу штэ амралт штэ. Ягаад Чингис 21 гэд би асуусан байхгүй юу? 21 аймгийг бэлэгдсэн. Тэгэд 21-р зууны Чингисийн одоо тэ туур газар ямар байх вэ? 21-р зуунд хэрвээ Чингис хаан байсан бол өвлж өгнө одоо тий. Тэгээ өвлж өгнө одоо ямар байх вэ? Тий тэр танилцуулаас тасаг юм биш супер ёо. Тийм байлаа. Тэгэхээр ойл болох юм билээ уг нь. Тий. Энд чинь одоо л хэрэгжиж байгаа юу юм биш үү? Зөнгөж хэрэгжих гэж байгаа төсөл юм. Тий, зөнгөж хэрэгжиж эхэлж байгаа. Хичнээн тэр бомж гэнэ. Тэр тийм тэр үзүүлснээр бол тэр чи амар их хөрөнгө оруулалт орно. Супер. Ойл юм билээ. Тэр капсул мапсул нь одоо энэ ч баригдсан шүү дээ. Аха. Капсул машингууд нь тий. Энэ ч нэг гоё уул яам байна. Нэр яг өвлжөө. Манай үг тийм өвлжөөнд аюуд гэсэн. Одоо ингэ нөгөө уулын артлаар ингэ нар ингэ эрт орчгоо хүүшдэг. Энэ ам чинь тэр аяараа эднийх юм байна. Тэгэд ингэ зөвхөн ингэ уултайхаа билээрээ ингэ бариад тойруулаад бариад тэр дунд талын тэр үзэгдэх орчин бол яг ингэ нилээгээд одоо ингэ доош харахад туулгалын шугуу харагдчих шээ үстэй. Тийм яг нэгэр байна. Энэ зургийг гадаадын хүмүүс гаргасан биш үү? 100. Тий. Зурагчлаг нь үү? Тий. 100. Тэгээд яг тэр асуудлаа бас ярьж ирсэн. Тий. Тэгэхээр тэр нэг манайхан нэг яг нэг ингээл хой талд нэг ресторан бар тэгэл урд нь ингээд баахан байшингууд байдаг шүү дээ. Тий. Шаваад ингээд ингэждэг шүү дээ. Тий. Тэгээд нэг хүмүүст ингээд яг мэрэгжлийн хүмүүст тэр эдэж гадаадынхандаа ингээд харьцаатай байдаг. Гэсэн чинь энэ биш, шийдэл биш. Зөв шийдэл бол яг юм гэдэг. Айгуу сонин шийдлэр арай өөр үтс юм билээ. Юунууд тэгэхээр одоо ч гэсэн энэ чинь үрч ирээд одоо захиалгаа үрч ирээд өгөөд амрах юм бол болох юм биш үү? Тий. Тийм ээ. Чивчмэг байгаа ч гэдэг ингээд. Тий. Чивчмэг байгаа ч. Тий. Яг нь бол нэг ихэнх амралтууд чинь одоо ингээд цаашаа явж байгаа шүү. Мэлхийн ад мад руу гэдэг ингээд цаашаа яваад өгч байгаа шүү дээ. Энэ бол наагур эргээд тий ингээд орчин. Энд юу н амралт байдаг юм шүү дээ. Харин яг энэ аманд л ямар ч амралт алга. Тий байл. Уулын аманд тий. Тэр юу тэр хөтөлбөр нь аюу хөөрхөнтэй нэрээ. Тэр чинь түрүү жилээс эхэлж ийсэн юм уу? Тий. Одоо зүгээр ингээд хамгийн сүүлд Монгол гэртэй холбоотой хоёр гой нэг юм одоо мэдрэмж гэвэл юу гэдэг гэсэн ингээд нэг өрхөө ороо болохоор өрх бүтээдэг байхгүй. Нөгөө илүү ингээд хушуулдаад өрхөө хушуулдаад нөгөө нэг дулаахан онох гээд. Тийм. Тэгэн гут ингээд нөгөө нэг тоон дээр байгаа цас ингээд нөгөө өрхний ингээд нөгөө айлгаар ингээд евро орж ирдэг байхгүй. Тооноор ингээд нөгөө тэгээ ингээд зуухан дээр пс гэнгээ хайлал. Тий. Бас нэг хамгийн хөгийн одоо энэ яндан ингээд дуурдаг штеп. Тэр өстэй. Бас овоо шүү дээ. Амар уу ингээд дан гэдэг гатам хавар ингээд салхин гээл шараа. Тий, тэгээ шараал ингээд. Тэгээ дэнгүүд ингээд гэрий янда тон. Тэгээ тэр тог байхгүй. Зургт байхгүй, тог байхгүй. Гарьяа нэг ямар ч хүн байх. Тэр шуурын модны тэр нөгөө нэг юм уу дуурах басан муу. Тий. Гал тий. Тэр юм уу дуурах юм уу? Юу юм? Амар удартай. Тэр өстө оо шүү дээ. Тэр бас амар тэр чинь бол
Тэгэл ингээд янд нь ингээд савлаа дугуурал дон. Бас чангачтай. За. Хоёул яриага дуусгая те. Хоол руугаа явъя. За. Тэгээ хоол руугаа явъя гэж бодчих. Ийшээгээ хоол руугаа байрлал руу явъя. Хоол юу болж байна. Тэг ингээл амралтан дээр чигээр тэгэл ингээл идэл унтаал тэгээ Тэггүй шүү дээ. Идэл унтаал. Өнөөдөр нөгөө хоёр нэвтрүүлэх эн чинь ингээд ерөөсө 25 оны сүүлийн дугаар юм байна. Нөгөө хоёрыг бид хоёрыг. Оо за. Тий 25 оны сүүлийн дугаар юм байна тий. Тийм бодоо надад ийм бид хоёрыг ийм алгаа үсгээд ирсэн юм биш үү? Өмсөж чи да тий. За ингээд 25 оны минь дөргий яваа. 25 оны сүүлийн дугаар 25 онд бид хоёр хідэнч дугаар хийчихв те бас ч гэж. Тий бас юм хийчлээ. За тэгээ шинэ оноо сайхан ухтаараа 26-нд алднаа. Болдгоо ерөөлөөр болгээ. Болно шүү дээ. Болдгоо ерөөлөөр болог. Том аквариумд орох гэж байгаа бид нар. Том аквариумд орох гэж байгаа хоёр загас. Тийм ээ. Яа амралтанд ирсэн үү? За тэгээд 25 оны сүүлийн дугаартай хамтран ажилласан за эгүүний Монгол хиймэл оюун ухаан Монгол залуусын юу байсан зохион бүтээсэн тэгээд ингээд өдөр хэрэгтсэн улам сайжирж байгаа эгүүнээгээд аппликейшн байгаа тагаар утсандаа татаарай монгол хэлтэй монгол залуучуудын зохиосон ийм гоё хиймэл оюун ухаан эгүүнээ байгаа эгүүнээ бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За бас бид хоёрын өнөөдөр амраад байгаа энэ гэр би энэ гэрт зүгээр сонирхолтой болоод бид хоёр ингээд амарсан. Бас өвлийн байрч байгаа тий. Тэгээд 21-р зуун Century 21 гээд Чингис хааны өвлийн өвлжөө гэдэг ба шүү дээ. Чингис 21 юм шүү. Тий, Чингис 21 шүү дээ. Тий, Чингис 21 шүү дээ. Энэ бас. Чингис 21. Тий шүү дээ. Тэгээд би түрүүд Чингис 21. Тий шүү дээ. Тий. За ийм амралтын газар бид нар шинжилгээ хийх гэж бас ирсэн байгаа. Яа, ингээд айгүй олон ингээд шоколад байхаар тологдчихдаг юм байна те. Тий. За баяртай. Шинэ оноо сайхан ухтаарай. Шинэ оны мэнд хүргье. Оо ингээд нэр их ядгалгараа. За.